ертөнцид ерөөсөө заалгадаггүй хайр бол хоёр л байдаг шүү дээ. Аав ээжий, эх орон. Энэ их хайрын нэг хэсэг нь ээж юм байна. Ижи гэдэг үгний цаана би орчлон багтдаг байх гэж боддгийн. Бодхосоо гадна би жирэмсэн их хүнийг хараад дэлхий залгицсан юм шиг харагддаг. Дотор нь дэлхий бүтнээрээ байж байгаа юм шиг харагдаад. Тэгээ их хүний бол умайд бол уураг тарих хүрэлддэг. Хүн төрлөختөн хичнээн мянган жилийн чандад хичнээн их хөгжлөөч гэсэн хүний тарих үйлдвэрлэж чадах тэнхээнд хүртлэн өстө өдий. Тийм учраас их хүн л тарих болгож чадна. Уураг тарих буй болгодог их хүний тухайд бол тэрнийг яаж хайрлах, яаж яах тухай яриад тэрэг байхгүй. Тэр чинь бурханаас өгөгдсөн хайр байдаг. Тэртэй тэрнгүй. Ганцхан захих юм бол юу байдаг вэ гэвэл эхийн хайрыг даах. Тэр их хүнд хайрыг. Хүү ер нь ертөнцид ирээд хамгийн том ачаа юу үрдэг юм бэ гэвэл их эцгийн хайр, их орны хайр хоёрыг л үрдэг. Тэрнээс том ачаа байхгүй. Амьдрал ядарч байна, амьдрал хүнд байна, ачаа их байна. Худлаач тийч. Их орон эжийн хайр, аавын хайр шиг тийм хүнд ачаа бол хүнд ерөөсөө байхгүй. Энэ ачаагаа тэгш авч явах хэрэгтэй. Дараа нь бол энэ залуу үеийнхэн захихад эхийг бол харгалж, хийсвэрлэж хайрлаж болдог. Эхийг хуурч болдог. Эхийг хуурч болдог. Эхийг нь чихэн сонсох сургийг бохир байлгаж болдог. Эхийг нь нулимсаар хэрэг гоож болдог. Ийм л юм байна. Тэгээд би нэг л захин их хүн бол тэр тэрнгүү хайрлсан хайрлаагүй үрээсэн хайр нэгдэг хүн биш. Хайр нь ихтдэггүй. Тийм их хайрын цуглуул их хүн. Дэлхийн хүн бүхэн ихтэн хайрт. Хаанаас ургаснаа л мэддэг бол тэр болгон ихтэн хайрт. Тийм болохоор манайхан бол хийгээ ингэж хайрлаа, ээжигээ ингэ би тийм заасан юм дур. Цаагуур нөгөө дал тэр нэг цагаан сүүний хэлхээ, ясны хэлхээ, зөн зонгийн хэлхээ. Тэр болгоныг яах юм? Хөдлөшгүй олон хэлхээг яах юм өнөөдөр? Хинж үгүйсгэж чадах. Ийм л юм байна. Ээх гэдэг бурхныг л шүтээ.